Сайн санагдтуудаа өнөөдрийн хичээлийн маань сэдв цэцэг тарьсан. За хичээлийн маань үр дүн нь шүлгийг зүйтэй чанга дугаар уншиж сурах 35 үсгийнхаа ангиллыг нэрлэх, шүлгийг уншаад ойлгосноо ярих. За гişиг үсгийн ангиллал. Үндсэн 7 гişиг байдаг. За ямар гişиг байдаг вүлээ? Багштайгаа зөв уншаарай. А, Э, И, О, У, О, У. За туслах 6 гişиг байдаг. За багштайгаа уншаарай. Я, Е, Ё, Ю, хагас И, ирүүгийн И. За гэгүүлэгч үсгийн маань ангиллал. Ишигт 7 гэгүүлэгч. Ин, Г, Ил, Б, Ив, Ир. Эдгээр 7 гэгүүлэгч маань ишиг 7 гэгүүлэгч яхаа. Яагаад ишиг 7 гэгүүлэгч гэсэн болоо өгдөө те? Яагаад гэвэл эдгээр гэгүүлэгч маань өмнөө эсвэл хойноо заавал ишигтэй бичигдэх учраас ишиг 7 гэгүүлэгч гэж хэлжээ. За тэгвэл гэгүүлэгчийг хэдүүлээ чэйжлэхийн тулд үсгээр амьлуулан Монгол баавар гэж чэйжлдэг. За Монгол баавар гэдэгт орж байгаа гэгүүлэгч үсгүүд маань бүгдээрээ ишиг 7 гэгүүлэгч яхана. Заримдаг 9 гэгүүлэгч. За Ц, Ж, З, С, Д, Т, Иш, Ч, Их. За эдгээр гэгүүлэгчд маань заримдаг 9 гэгүүлэгч яах нэ. За яагаад заримдаг гэгүүлэгч гэсэн мэлээ өгдөө те? Яагаад гэвэл эдгээр гэгүүлэгчд маань заримдаа ишигтэй, заримдаа ишиггүй бичигддэг учраас заримдаг 9 гэгүүлэгч гэсэн. За хэдүүлээ энэ гэгүүлэгчүүдээ тогтоохын тулд үсгээр амьлуулан цоожоо засаад тушаач гэж хэлдэг. За энэ үгэнд орсон гэгүүлэгчүүд маань заримдаг 9 гэгүүлэгч яах нэ. За онцгой 4 гэгүүлэгч. П, П, Ш, К. За эдгээр 4 гэгүүлэгчүүд маань онцгой 4 гэгүүлэгч. Яагаад онцгой 4 гэгүүлэгч гэсэн бэлээ? Сайн байна. Яагаад гэвэл ихэвчлэн гадаад үгэнд ордог болохоор онцгой 4 гэгүүлэгч гэсэн. За одоо сүүлд маань тэмдэг үсэг үлдсэн. За тэмдэг хэдэн үсэг гэдэг вүлээ? Сайн, тэмдэг 2 үсэг байдаг. Хат үгийн тэмдэг, зөөлний тэмдэг. За ингээд үлээ 35 үсгийнхаа ангиллыг үзлээ. За хамтдаа уншъя. Дээс содном дорч зохиолчийн цэцэг тарьсан. Анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Цэрмаа цэнттэй уралджээ. Цэцэг тарихаар шийджээ. Ангийнхаа цонхон дээр адилхан савнд суулгажээ. Цэцгээ ургуулахын төлөө цэрмаа их ажиллажээ. Өдөр болгон үзээд л өнжөөд л усалдаг байжээ. Цэцгээ ургуулахын төлөө цэнд юр хайхарсангүй. Чийггүй шороо савнд нь чигжирч бүр хатчихжээ. За шүлэгчүүний тухай гарч ирэх хүүхдүүдээ хэдүүлээ уншснаа ярилцъя. За асуултыг багштайгаа зөв уншаарай. Яагаад нэг цэцэг нь ургаж нөгөө нь ургаагүй? Яагаад ургаагүй л хүүхдүүдээ? Сайн байна. Яагаад гэвэл нэг нь цэцгээ ургуулахын төлөө их ажилласан. Харин нөгөө нь хайхардгүй, цэцгээ усалдаггүй байсан. За тэгвэл дараагийн асуултыг багштайгаа хамт уншаарай. Хэний тарьсан цэцэг вэ? Нэрийг нь бичнэ үү? За хэдүүлээ зургийг харъя. Энэ хэний цэцэг вэ хүүхдүүдээ? Бодож байгаарай. За дараагийн цэцэг. Эхний цэцэг бол их гоё ургасан, дэлгэрсэн цэцэг байна. Харин дараагийн цэцэг нь хатцсан цэцэг байна, тийм ээ? За эхний цэцэгний эзэн хэм бэлээ? Сайн байна. Цэрмаа. За энэ хатцсан цэцэгний эзэн хэм бэлээ? Цэнд. За дараагийнхаа хамтдаа ажиллая. За цэрмаа цэнд хоёрын аль нь ажилласан хүүхэд вэ? За хэдүүлээ схем дээр ажиллая. Эхний схемэнд цэрмаа, дараагийнх цэнд. За цэрмаа цэцэг тарьсан. Цэцэг
босолдгүй байсан. Харин Цэрмаа яасан бэлээ? Сайн байна. Өнжөөд нэг босолдор байсан тийм ээ. За тэгсэн чинь Цэрмаагийн цэцэг нь уургасан. Харин цэндийнх яалаа? Өө тийм. Цэцэг нь хаацсан. За тэгвэл Цэрмаа цэнд хоёрын аль нь ажилласан хүүхэд вэ? Мэдээж Цэрмаа ажилласан хүүхэд. Яагаад гэвэл тэр цэцгээ өнжөө тусалдаг, цэцгээ дандаа хайхарч халамжилдаг байсан. Тийм учраас цэцэг нь их гоё дэлгэрч ургасан. Харин цэнд цэцгээ цуг тарьсан хэтийч юусоо хайгардгүй тэрнүүгээ усалдаггүй байсан учраас цэцэг нь хатаад өгсөн. За хэдүүлээ схемийг ажиглаад өгүүлбэр бүтээе. Эхний цэцэг ямар цэцэг вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Яруу цэцэг. Яруу цэцэг ямар өнгөтэй байдаг вүлээ? Зөв байна. Хөөх өнгөтэй байдаг. За тэгвэл дараагийн цэцэг нь юу вүлээ? Зүйтэй сарнай цэцэг байна. Сарнай цэцэг маань улаан өнгөтэй. За хэдүүлээ энийг хараад өгүүлбэр бүтээе. Эхнийхэн цэцэг яруу цэцэг, хөөх өнгөтэй. Сарнай цэцэг, улаан өнгөтэй. За ийм өгүүлбэр болох нэ. Нүгдүүд дэвтэртээ дагаад бичээрэй. За хүүхдүүдээ хамтдаа эцгээе. За асуултын багштай хамт уншаарай. Урт ишгийг ногоон өнгөөр, хос ишгийг шар өнгөөр ялгаж удаарай. За цэцгээ ургуулахын төлөө цэнд юр хайхарсангүй. За энэ хоёр мөрийг хэдүүлээ удах нэ. Өнгийн хандаа гаргаад зураарай хүүхдүүдээ. За багшийн хийсэндээ таарч юм уу? Дээрээ шалгаарай. За урт ишиг гэдэг маань сунгаж удаанаар хэлдэг ишгийг хэлдэг. Харин бичгтээ хоёроор давхарлан бичиг хэлдэг. За гэдэг маань урт ишиг. Эрүүгийн За энэ маань урт ишиг байна. Гэдэг маань хоёр өөр ишиг зэрэгцэн нэг үе болохыг хос ишиг гэдэг. За дараагийн асуултыг харъя. За ишигт гээгүүлэгчийг улаан, заримдаг гээгүүлэгчийг цэнхэр өнгөөр тэмдэглээрэй. За хэдүүлээ ишигт гээгүүлэгчийг Г гэж товчилсон бичдэг. За тэгвэл заримдаг гээгүүлэгчийг мөн З, Г гэж товчлон бичдэг. За Цэрмаа цэндтэй уралджээ. Цэцэг тарихаар шийджээ. За бүгдээрээ өнгийнхаа харандаа аваад дугуйлаа зураарай. За багшийн хийсэнтэй адилхан байна уу? Бүгдээрээ шалгаарай. За сайн байна. За гэрийн даалгаварт сурагчийнхаа 131 дугаар хуудасны цэцэг тарьсан шүлгийг чэйжлэн уран тод унших. За шүлгийг цэвэр сайхан хуулжчээ. Ишигт гээгүүлэгчийг улаан, заримдаг гээгүүлэгчийг цэнхэр өнгөөр тэмдэглэх. За өөрсдийнхөө хамгийн сайн зурж чаддаг цэцгийг мөн дэвтэртээ зураарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй